Сайн байцгаана уу? Нодогчдаа хайр дүүгээ мэдчилгээ үргэлж үргэлжилж байна. Бид гигийн хайрын баярыг өгсөн ээлжид гинтийн бэлгээ уламжлах гэж байна. Энэ удаа миний гарт цэнхэр өнгийн цэцгийн баглаа байгааг та бүхэн харж байгаа баха. Харин хайртай өрхийн тэргүүн ханмын чамда хайрын баярын мэд хүргье хэмээн энэ удаа хайртай хань өрхөөндөө хэмээн хаяглаж гэргий толхоныхын зүгээс бүр маш гоё сэтгэл зүрхээ шингэн байж захидлан бичиж илгээсэн гинтийн бэлгийг бид уламжлах гэж байна. Ингээд хамтдаа өрх гэрийн төшиг болсон эрхэм аавыг маш гоё гинтийн бэлгээр баярлуулцгаая. Манай мэдчилгээ үргэлж үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид шинэхэн зочинтойгоо уулзаад байгаа. Бидний ээлжид гинтийн бэлгээ эзэн өрхөө энэ өдрийн мэнд хүргэе, орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе, өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бол 13-ны өдөр. Одоо хэдхэн цагийн дараа гигийн хайрын баярын өдөр болох гэж байна. Юун түрүүнд Валентины баяр тохиож байгаа. Сэтгэлдээсээ хуваалцсан. Ер нь бэлтгэл ямар шүү байна? Баярын төлөвлөгөө байна уу? Одоо баярын төлөвлөгөө маргааш л гэж бодож байна. Одоо маргааш тэр чихэн тухайд нь болгоод ямар ч тоглолтынхаа нэг билет ихнэрт нууцлсан маань билет захиалсан маань. Нөгөө автлаа энэ тэрийг очиад маргааш 8 гэж бодсон дээ. Ихтэй нэг сюрпризээр найлгад дотроо батсан байна. За тэгвэл эхнэрийн сюрпризнаас өмнө амжаад өөрсдөө гинти бэлэг ирсэн байна. Тэгэхээр мэдээж Валентины баяр учраас би бэлэг хинээс вэ гэж асуух нь илүү зохио гэж бодож чинь. Тэгээд уг нь бол би эрэгтэй хүн дээр нэг тэр болгын очиод идэггүй. Гэхдээ энэ захидал надад бүр ингээд хуучиртлаа нэлээд удаан хадгалагдсан учраас тэгээд бүр гараараа зориулаад бичсэн учраас захидлыг аваад маш гоё сэтгэлийн үгийн дамжуулахаар хөрөлцөн ирсэн байна. Тэгэхээр хоёлаа эхлээд энэ хэлэх үг бол миний биш, харин таны хайртай гэргийн чин сэтгэлийн үгс байгаа. Хамтдаа сонсох. Уран шаргаж нас минь ордохын цагт нацдын удлах хар минь юмда насыг наслаад жаргах цагта малж зүх. За ингээд гоё гараар бичсэн байгааг харж байгаа. Эхнэрийнх нь бичсэн юм байна. Мөн бай. Хайртай хань өргөндөө гэж хаягдсан байна. Энэ захиаг очих өдрийн мэндийг хайртай чамдаа хүргье. Би нэг тийм амар романтик хүн биш л те. Тэгвэл энэ захиаг хайртай хандаа зориулан бичиж байгаа. Хайрт хань минь энэ насны аз жаргал минь ээ. Хайрын чамтайгаа учирсандаа энэ хорвоогийн өөрийгөө хамгийн азтай эмэгтэй гэж боддог шүү. Энэ амьдралаас авсан хамгийн том гэрэл гэгээ минь ээ. Ирээд надад эргээд хизээж олдохгүй мундаг залуу минь. Заяагаа холдуулахгүй амьдралыг чамтайгаа хамт юу ч туулахад би бэлэн байгаа шүү. Чамдаа өөртөө байгаа хамгийн гоё хайраараа урлан бүтээж байж хоёулаа 3 сайхан хүүхдийн ээж аав болцгоосон. Ирээдүйд ч бас илүү сайхан амьдрал биднийг хүлээж байгаа хаа. Хайрын чинийхээ ажлыг маш сайн ойлгодог. Халуунд халж хүүтэнд хурж бид дөрвийн төлөө хичээж байгаад нь маш их баярлалаа. Заримдаа хайрыгаа уурлуулж гомдож байсан удаа мэдээж маш их байгаа. Тэр болгонд уучлалт гуймаар байна. Хань минь, миний бахархал минь, миний үр хүүхдүүдийн хамгийн мундаг аав минь ээ. Энэ сайхан Валентины өдөр хайртай ханигаа баярлуулах гэж би захидал бичиж эхлэе шүү. Хаяа чамайгаа гомдоож, уурлуулж, бас аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсэн тэр мөч бүхэн бидний амьдралын мэдээж маш гоё дурсамжууд байх болно. Тэгээд илүү их хайрыг хамтдаа бүтээцгээе. Гэргий толгой гэсэн байна. За тэгээд мэдээж хамгийн нандин бэлэг болвол гараар бичсэн захиа. Ер нь захиа авчихсан уу? Захиа авч байгаа гэх юм. Яг гараар бичсэн захидал тийм. За тэгэхээр энэ захидал та хоёрын маань хайрын төвхт бүр маш нандин байх байхаа гэж бодож байна. Тэгээд хамгийн үнэтэй бэлгээ нүгий. Тэгээд бас өмнө цэцэг авч ирсэн үү? Авч байгаа үү? За тэгэхээр захидлынх нь шигтгээ болгож цэцэг бас сэтгэлийн сайхан бэлгээ өргөн барьсан байна. Тэгээд гигийн хайрын баярын мэндийг гэргий толхоныхын зүгээс хүргэж байна. Хайрын мод хамтдаа байхдаа хоёр зүрхнийг хэмнэлээр захилна. Хисарны тэнгэн доош хийсэн хамгийн арга минь чинэлвэ. Ер нь тэгээд ямар
мэдрэмж төрж явах эмэгтэй хүнээс цэцэг ирэхээр Юу шоконд орч юм дэл гайх чинь яг өмнөөлөхөд ерөөсөн манай гитэрт битгаар чинь зөв ажил гэр гэдэг дандаа өөр хүүхдээ сайхан амьдруулж чигэс хоорондоо бодож дандаа тэмүүж явдаг болохоор ерөөсөн хоорондоо зай завсар гарсан чинь ерөөсөн нэг хайр дурлагддаг зүйлээс юм жоо хөндөй хол дандаа завгүй өөр хүүхд манд ингээд өөр хүүхд манд тэгүүлгээд би үүндээ нэг хайрлах цаг завааны гаргадгүй энэ сайхан баярын өдөр би үүнийгээ сайхан хайрлаад ханийгаа одоо олон сайхан жаргагаад аз жаргалтай амьдрнаа л тэтгэлтэй. надад бас гэргийн хэлэхдээ бод хоёр ханснаас хойш манай хань нөгөө ээлжийн ажил хийдэг. Тэгээд шинэ жилч байсан. Ер нь ямар ч баяраар дандаа урд ажилтай байж таардаг. Харин энэ Валентинаар ягаад чи бүр хоёулаа гэртээ амраад айгүй гой таарч байгаа учраас амарч байгаа дээр нь баярлуулмаар байна гэдгийгсэн. Тэгээд бас тэр үедээ анх уулзаж байхад айгүй царайлаг. За тэгээд бас айгүй маш гоё сакс тоглодог. Маш олон охтуудын зүрх сэтгэлийг булаасан залууг би ханаа болгоод аваад суучихсан. Айгүй азтай хүн гээд их олон зүйлийг хэлсэн. Одоо энэ бичлэгийг бас хэдий гэр дотор байгаа ч гэсэн үзэж байгаа болов уу гэж бодож байна. Хандаа харин баярын минь төрөх үү? Өргөнөө маргааш бүр хамгийн эзэгтэй байгаа. Миний амгаа хүзсэн үдээс өмнө маргааш л тэр үедээ ханийгаа сайхан баярлуулаад өргөтэйгээ сайхан амьдраад дээрээс нь хатан ээж одоо нэг ахвар баярын минь энэ дайч мундаг эмэгтэй юм шүү. Бидний хатаа хангалттай зүтгэж байгаа шүү. Баярлалаа гэж хэлж байна. За тэгээд сайн ээжийн сайхан охиныг гэргээгээ болгож аваад манай налайхын хөргөн болсон. За тэгээд та бүхний аз жаргалтай гэр бүл сайн сайхныг хүсье. Хайрын түүх нь улам их аз жаргалтай дурсамжуудаар мөнхрөх болтугай. Сайхан баярлалаа. За баярлалаа. Дайын боларсың ақ келсе тосыңнан біз бір жүрекпіз